За энэ үс гэж өстэй аймаар юм байна уу? Айгүй жоохон яачих юм уу? Нэг жоохон ингэж нэг ажиллаа тэгэл өсчөнд ордгүй. Харангийн дугээд ураагаал тэгэл коваа готомцол тэгэл. Ингээд л. Бид нар ч юм бол нэг аимшиг тарфесны үе байхгүй. Тэрийг хайшлуулж байдаг. Тэр чи хоёр. Малгатын дээр малгайг нь. Малгайг зүгээр хөө. Тийм их. Урлан дотор байх. Зураач 3 янз байдгийг. Гарын уртай улсууд байдгийг зураач дотор. Нүдний уртай зураачд байна. Ухааны уртай зураачд бас байдаг. Тэр нь 101 нь байхгүй. Тэр хавар байна. Хавар байна. Тэгээд яхаа зураачд бол нэг тийм нэг гарын уур, нүдний уур, сэтгэлийн уур гэсэн 3 урал ярьж байгаа юм л да. Танд үлээд уурна уу? Одоо өөрийгөө магтах дээр телевизээр болохгүй байх л та. Би Венерийн 50 жил төрүүлсэн. За хүүхд тогтоо. Тий. Тэгтээ би чи нөгөө нэг анги алгасч нөгөө туршилт систем бид нар тэр 10 жилийн програм богинох тухай туршилт хийжсэн. Тий. Тэгээ би нөгөө 3 дугаар ангиас 5 дугаар анги руу жилжсэн. Бараг 7 настай би 9 дугаар ангид 10 дугаар ангид орохчлээ бараг багшин дэддэг. Тэгээ нөгөө тэр нэг туршилт систем гэдэг тэр нэг Венерийн 50 жил төрүүлсэн нэг сургууль мургуулын нь бас нэг гаваа өгч дэмжиж авахгүй жоохон махад. Зургийн урлан гэдэг бол жоохон нуугдж юм хийж байгаа хүнд харуулахгүй гэж. Хийж байгаа бүтцээ. Тэгэхээр чи нэг тийм нэг юм яагаад надад хамаагүй зарим хүнд нь хамаагүй байж болно шүү дээ. Зүгээр урлангийн яриа гэдэг бол тусдаа. Улс төрийн яриаг бол бид нар сураагүй. Театрын анги төгссөн. Гэхдээ намайг 3 хүн хүүхдийг авч дуран зургаар одон багш тусдаа нэг хамгаалж болчихгүй. Диплом би нэг театрын жижигэр биш. Нөгөө энэ өндөр өгдөр хамгаалсан. Уран зургаар. Дорчлон багш бол манай нөгөө театрын ангиг одоо театр гэж зураач гэж юу гэж заахгүй юу. Тэгээ манер намайг төгсөнгөт манер тэтгэвдгэн гол би ажлын авахгүй. Эсвэл 1980 он. Тий. 79 он тий. Тэгээд тэнд явах тийм нөгөө сэвждгүүт ерөнхий зураач, ерөнхий найруулагч гэдэг сэвждгүү ажил бол одоо би олгоно тахгүй. Тэгтээ тушаал бол тийм л байлаа. Тэгээд тэр үед нөгөө ерөнхий зураач нь 7 хүн нөгөө театр удирдлага 7 хүн байсан. Нөгөө Лусан ширгүүн тэр дарга. Тэгэхээр нөгөө атар шүрэн архив утсан уугаагийн тухай хэлсэн шүү дээ тэр хурлаар нь. Тэгээд нэгэнтэйгээ өр төрөд оршныг бас ярин тавиад нар чинь. Тэнгүүт намайг гарчаа гэдэг баг. Нарны домгийн ингэсэн. Нарны домгийг би нэг концертны байгуулагчтай нөгөө чуулгач. Тэр нэг жүжиг хэмээр санагдаад байдаг. Нэг хувцсны зураг чигээ сугалттай шүү дээ. Тэгээ өдөртэй байхгүй. Нэг хөөхнүүдийг хийдэг л дөө ураг. Тэгтэр нь мен даягаар нэг бүжгийн зохиол өчүүлэхгүй. Эртний Монголын түүхэн л тийм. Нөгөөх нь өрдөө таалагдах нөгөө театр мэдхгүй зураач байхгүй. Зохиолч байхгүй. Нөгөөх нь урч хийлээ. Эсэг нь авал шийдчихэд одоо хүртэл мөн шүү дээ тэрнээс бол. Жижигдэхгүй жижиг гэж амлаж байгаа юм гэдэг. Тэгээд лавшингээр би өч. Тэгсэн лавшин чи өөрөө тэр зураач байсан шүү дээ. Хүүхдийн театрын. Тэгээд нөгөө манай ч юм бол нөгөө тэр театрын ерөнхий юунд төрөөс болт мэдж байгаа хгүй. Тэгээд нөгөө нарны домгийн өвчлээ. Тэгээд скрис нь гарцсан. Тэгээд сэвждгүүтээ 50 их тэр сэвждгүү би ждахгүй. Чи сөхөөгөө хүлээгээ. Тэгээд би 2 жил хүлээж ш. Тэгээд 88 онд. Энд чинь бүр 84 5 оны үед хамгийн том ажлуудууд та нар мэдгүй. Энэ нөгөө соёлын өдрүүд гэдэг нэг Оросд нэг 5 жилд нэг өдөр чинь бас шахуулдаг. Нөгөө тэр чинь нөгөө филатон удирдан за тэгээд дээрээс нэг орлогын чинь бүгдээрээ л жидтэй юм аа Оросд үзүүлж шүү дээ. Тэгээ би 2 удаа энэ юм соёлын өдрийн зураач байхгүй. Энд нэг үржинэх нэг хэдэн хувцсны бас хажуугаар нь нөгөө үржинэг чинь нөгөө филатон жоохон дэшин татдаг байхгүй. Тийм үү.
Гэхдээ эн чинь нөгөө нэг театраасаа гадна тэр нөгөө би нэг уран зураг руугаа илүү бас сонирхол байгаа юм хийх гэл байхгүй. Тэгээ нөгөө энэ нэг одоо Брюсх одоо Монтхейсэн Брюсх өлзөө удаг элбэгдэр чинь доорд энэ төр бид нар чинь тэгээ нөгөө нэг үеийн нэг төгсөд ирсэн 80-аад оны юм байхгүй. Тэгээ бид нар чи их орондоо театраас гарах бүтэн нөгөө дүлтгийг нийлээл ярих юм шүү дээ. Тийм л биш. Тэгээ нөгөө тэр үзэсгэлэн тэр ч үзэн шүү дээ. Тэр чинь нэг юм хийх хэрэгтэй болно шүү дээ. Тэгээ тэн тарин их гайгүй байсан. Тэгээд яг нөгөө натэнчлийн энэ нэг их хөлн тус чинь харин 88 он за бараг 80-аад оны үед хийсэн баг. Тэгэл гэхдээ эн чинь нөгөө соц үеийн хамгийн үнэтэй зураг шүү дээ. Тэр үед чинь зүгээр яг тэр миний нөгөө хоолны мөнгө олж иддэг нь театр бусдууд нь бол нөгөө өдөр болгон скетч хийхгүй шүү дээ. Тэгэл ажлын дараа энэ чинь 2500 шүү дээ. Тэгэхээр 4 дахь хүнтэй явж байсан. Гэхдээ яг одоо энэ одон багш манай энэ хөгжүүлэн төчин бол намын батлагтай ерөнхийдөө эдгээр чи ярих юм тэр дөмсгөр лөмбөгөр тэгэхэд мань чи нэг ус оргуулсан нэг шалгагүй юм нэг жоохон дарагдж ирсэн л шүү дээ. Тэнгэр нэг хүүхэд гэдэг таахгүй. Тэгээ яг нөгөө улсууд дахиж хийж өгөөч энэ тэрхтээ би хуулмааргүй гэхдээ энэ нөгөө говь хангай талагчсан тийм нөгөө монголч нэг тийм шүү дээ. Тийм учраас тийм маркетинг нь хийхгүй. Нэг 3-ыг дахиж хийсэн. Би нэг телевизэнд нэг юм бүр нэг тодорхой хэлүүлмээр байгаа. Би тойруулаа гэж байгаа юм. Тэр чинь нөө шүү дээ. Туйлсын Adidas центрийн тийм юмыг тойруулах нөхөс одоо нэг жоохон бацсан гэчихэд би тийм тойруулах гэх юм бол аюул болох байхгүй. Энэ нэг өгний эрэм байгаа байхгүй тийм. Энд чинь тойруулах гэдэг чинь нэг горомсон юм уу том арман юм уу их түүхэн их том сэдвийг одоо тойруулаа горомсон тэр гэж хэлдэг байхгүй. Зүгээр яг энэ бол нараа говь хангай хээр гэж би өргөтгсөн их хөлгийн туйлшиг. Тэгтээ тийм 3 зураг бий. Өргөтгсөн гэдэг утгаараа. Горомсон бүтээл юм даа нэг. Тийм горомсон бүтээл горомсон гэдгийг бол хийж болно. Тэгтээ энийг бол яг тэгэхээр нөгөө их хөлгийн туйлшиг өргөтгөл хийж говь хангай тал гэж ингэж хийсэн. Тийм нэг тал гэхтэр чинь нэг аргасан хурц нэг хон хууртай байгаа тийм. Ууланд гэхтэр чинь нэг алтан ууланд нөгөө цустай цагаан үг байгаа. Энд ч юм бол говийн үг л. Ер нь морин хурц ер нь говийн ном шүү дээ. Тий. Жамаар явуулсан тэр эдгээр ч юм бол их морио их мундаг юм байна. Тэгээ нэг ансамблийн нэг их гоё байгаа юм. Жилдээ нэг 45 хоног бид нар чинь нөгөө эдгээр бариад явчихсан нөгөө найруулагч одоо хормайчрын тэр бид нар чинь нөгөө судалгаагаа явдаг байхгүй 45 хоног. Тэгтээ чинь нөгөө Бадрагван тэргээ дагаал тэгэл нөгөө ардын язгуур хувцс нөгөө тхэн дуу гэдэг ингээ ирээ явдаг байхгүй. Тэрний гавь их биш үү? Олон хүнд тийм одоо тэр скватер мөхөөр өлгий одоо явгаа газар байхгүй шүү дээ. Тэгтээ их сайхан өгчлөлтөд удаж гисэн би. Нэг бодлын энийг эрэхтэй би газтай хүн шүү. Би бас одоо ингээ нэг 70 хүрэх чинь тэгээ судахад. Тэр үед одоо 70 хүрэх гэж байгаа хүний энэ өгөх л гэж дэгс энэ багш нарыг хараад. Гэсэн харин энэ нас уртсаж байгаа юм уу эсвэл гайгүй харагдаад байгаа юм да. Би бол тийм гавь гоцсон юм шүү дээ. Гавьтыг хитрхи их өгсөн. Адар сүрэн өгөөгүй мөртлөө энэ жоохон хөвгтүүд өгöd байгаа. Болохгүй шүү дээ. Бидний үед бол сайн дурын уран сайханчд гэдэг байсан. Тэрний анх тугаараа наадам тийм юмд норж ирсэн. Тэгсэн одоо сайн дурын уран сайханчдаа мэрэгжлийн урлагийн шагналаар шагнаад байгаа байхгүй. Энэ хоёр зарчмын ялгаатай. Яг тэгэхээр чанарын чалгаа би зарчмын чалгаа би. Төрийн шагнал бол харин энэ бүтээлд нь өгж байгаа. Энэ бүтээлийн баяжилтанд хэрэгтэй байхгүй. Гавь цэнтч бол над тамаатай юм л шүү дээ.
Яг одоо нэг нийгмээс нэг жоохон өөр өнцгөөс харах гэдэг л улсуудыг зураачлагддаг юм л да. Ямар ч үед тийм дээ. Зүгээр нэг дарга сайдуулгаар явж байгаа тийм зураач гэж байхгүй шүү дээ. Би салаан даргач гэж үзээгүй. Нэг багшлуулах гэж үзлээ. Зургийн суулт. Манай хүн шиг нэг эдэмнүүд ирсэн. Нөгөөтөг зүлгэн дээр хөөж байгаа араас нь дэгэж байгаа тэг зод сургадаг тийм багшлуулаа. Битгүй бил. Ерөнхийдөө бидний тэр үед авсан хүүхэд байхын хүмүүжлүүлүүд нэг тийм мөнгө төгрөг нэг тоодогчгүй ойлгодогчгүй. Тэгэл нэг насарсан үгээр чинь нөгөөтгөн зураад л тэгэл мөнгөтэй болчихсон шүү дээ. Тавлыг сайхан найзууд байсан юм дээ хөгжмийн сандлаас байж яа тэр Жанцнаар бол ариххгүй бид нар ч бараг нэг жил ажилд орсон шүү дээ. Тэгээд нөгөө бэлгээ явна. Шаруу бол чинжиг хон үдгээр тэгээ энэ гурав чинь нэрж ярих хүн би дээр нэгэн тэгэл. Тийм биш. Театрын зураач зүгээр би дааш нэг урланд байгаа нэг зураач хоёрын хооронд маш их ялгаа байгаа. Нөгөөх нь нийгэмтэй их хэрцдэг. Одоо нөгөө нэг айн концерт толлоо ч гэдэг юм уу. Тэгээ нөгөө зохиолчтой танилцах нөгөө зохиолыг ярих болно, унших болно. Хөгжмийг нь сонсох болно мэдхгүй ч гэсэн тэгээ энэ манлын юу хоёроо мэдхгүй юм тэгэл хөгжмөөр сонсоос унштай. Тэгтээ ер нь манайд бол хамгийн том зураач бол манай театрт бол энэ багш энэ гаваад байна л да. Гаваагш энэ дэвчүүлэн багш хоёр л байхгүй. Хойсглын дараа хамгийн том зураач шарвын дараа ирэгдэх шүү дээ. Гаваагш л. Гаваагш мөрдөрж байгаа юм чинь нэг үеийн амир үдэн байхгүй томцолно. Хөвийн хотын хөвгөлтэй. Тэгээд зүгээр одоо бол зүгээр нэг ингээд асгацсан шагаа шиг ингэж болохгүй л дээ. Эний чинь бодлогоор хийх хэрэгтэй тийм. Тэгээд ямар ч зохион байгуулалтгүй. Тэгээд бидний хүсэл бол одоо болтгол бол эндээ ингэж богиносноос богдуулаад доогоор метро тавиад энэ богдуулны урд чи бараг маш том толгой биш үү хүндээ. Одоо нэг тийм болоосоо гэж би мөрөөдөл явдаг. Улсууд тэгж боддог байл. Хар хорин бол гэр байхад бол тэр сүм хүмүүсний үтгийг их зогсон. Энэ дөрвөн уулын юм нэг жижигхан зайд бол энэ алан гэдэггүй. Бүх юм хотголтод. Одоо нэмж биш мэрхгүйгээр урагшаа задлаасаа л гэж боддог. Энэ дагвар хотод байгаа. Ийм сайхан байдаг шүү дээ. Одоо монголчуудын бараг 80-90% одоо талаас л үссэн талын монголчууд. Тэгэхээр энэ ууланд очимтдаг байлгүй. Энэ өгсөл би бол хотын хөгд мэдгүй. Тэгэхээр хитрхи их юм бариад төрдөг бараг төрдөг шишгэл юм боллоо. Би эрх ухаага нэг жил болж байгаа. Нэг пивоогоор дөрөг аргалаад уумар л байна л дээ. Би дийлэхгүй байна. Шаардлага бол шүү дээ. Бид нар ч нэг эхлүүлдэг 7 хоногор эхэлж шүү дээ. Тэгээ шар тавьж яана гэдэг тэгэл эхэлнэ. Доолд өлзий утгааруу эрүүлж өгдөөд сохтоо. Тэгээ гарангуудаа шараа тайлж ирээ дахиж эрүүлж өгдөөд. Тэгж л явсан чи. Гэтэ нөгөө одоо манай нөгөө дээд үеийнхтэй чинь нөгөө энэ Баяр багш, Дөрцөрөн багш тэргээд үржин амжнэгээд тэгээ одоо зохиолоор ихтэй ч одоо чанам юм тэргээл ингээл сүнжүнт чинь нийлэлдэг. Сүрэг нохоо шиг юм уу гэхгүй. Тэрийг харж өссөн болох тэр чинь тийм л болох гэдэг. Пүрүсхэн тэр бид нар чинь нэг үед л төгсөж ирсэн шүү дээ. Тэгээ пүрүсх амтгай гэдэг. Тэгээд бас Айнштейнууд нь ирчвчлаа л да. Жинсэн нуруу ирчээд уулзчаад гэжлээ тэр нэг одоо чи тэр лүдлэжтэй баг нэг тиймэрхүү нөгөө хөгжмийн ч ус зөрөөл явуулчихлаа шүү дээ. Тэглээ бас тийм. Тэгээ нэг үе нь байхгүй болчихлоо. Зураачаа үлдсэн болохоос нөгөө судлаачаа их муу үлдсэн. Одоо төсвөрлөгийн мужийн захирлуулсан одоо миний багш энтер биэлдэ. Дашуултан багш энтер бол ингээд заахаас гадна тэд нар ч юм бол нөгөө бүр системтэй нэлээд сайн. Тэгээд хоёрдугаар тусна ярьж чаддаг хүн хэрэгтэй юм билээ. Зүгээр хойрын ирэхээр нэг урлаг судлаа ингэж орцсон тэр улсууд бол явахгүй шүү дээ. Тэ? Зүгээр яг
нэг сайхан яриа хэлээр хүнд ойлголцдог гэсэн нэг жоохон юмыг ингээд ялгаж хардаг орлого судлал бол ерөөсөө гэж байгаа юм. Тэр чинь яг нөгөө миний багш чинь нөгөө театр чи өөрөө бас энэ тэнд нь ойрмол төмрөл нэг юм шиг ойлгоо шүү дээ. Одоо сонгодог үе гэх юм бол сонгодог ойрмол барьсан ч болно шүү дээ. Барих хэрэгтэй л болно шүү дээ. Тэгэхээр нөгөө баримлын багш хэрэгтэй болно. Тэгээ манай доёо өгш биднэрт хичээл заадаг ус. Баримл. Гэтэ нэг анхан шатны ойлголт байлгүй байх. Яг баримлаар хоолгоолж идэг л дээ зүгээр энэ энийг 6-аар хийх юм байна. Энийг бол баримлаар хийвэл илүү юм байна ч гэдэг юм а тий. Жишээлбэл Цэнгүнжийг 81 оны үед хэлв 82 3 оны үед хийсэн баг. Бүр хийсэн юм байна. Тий. Тэр 6 шидийн 40 жилд 2 дугаар өрөнд энэ төр авч ирсэн. Тий. Нэг хятадын цагаан армын дээр энэ төр байгаа. Одоо хөгжлийн музейд байж л. Орон нутгийн музейд авчихсан. Тэгээд тэр чи одоо тэгээд сая нэг 7-8 жилийн өмнө өшөгийн нийлээд тэгэхээр их орон зай гарч байхгүй. Ер нь зүгээр баримл гэдэг чинь бас нэг тийм амар ажил биш нөгөө их хөрөнгө хүч шаарддаг гэж шүү дээ. Тий ажиллагаа. Орон зай. Одоо адраглаад нэг тэр чинь ямар гэртээ ингэж байхгүй шүү дээ. Нэг хувийн нэг онцлогуд үйлтэй. Би нэг урд нь төрсөн зургнаас уйдчихдаг. Тэгээд нэг дахиад нэг шинэ юм л хийх гэж зүтгэдэг юм л дээ. Нэг уулын тэгэхэд одоо манай цагааны хувьд бол тэр нэг баян өлгийн нэг хойтлын уул гэхэд нэг тэр ууланд нь 45 ганцхан ууланд 45 мянган зураг байна шүү дээ. Тэгээд тэрний насжилт гэх юм бол 30-40 мянган жилээр л хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр нөгөө Европын соёл чинь одоо нэг 10 мянган жил гэдэг бол юу ч нэг юм их тэр манайхан бол эртний тийм нөгөө урт үстэй улс учраас юм хийсэн юм байна л дээ. Тэгээ энийг ягаад гэвэл тэгээ Матис центрийг ингээд одоо 20 дугаар зууны том агуу масшууд энэ чинь нэг ингээ харах тэр нэг хадны сүг зурагч юм шиг ерөнхийдөө нэг тойм тийм ээ ерөнхий характерыг аваад тэгэл хийж байгаа шүү дээ. Тэгэхээр над бол тэднийг заримдаа харахад бол нөгөө хадны сүг зурагч юм шиг л харагдаж байгаа шүү дээ. Абстракт гэж байгаа хэрнээ. Тэгэхээр би зөвхөн нэг ийм шийдэл төрсөн эднэрт. Нэг хадны сүг зургах уу зураг зурснаас хадны сүг зургийг нь рисунхийг нь аваад тэрэн дээр уран зургийн зохиомж өнгө тавиул ямар уу гэдэг тийм туршилт хийж үзсэн. Тэр улсуудын сонирхлыг их татахгүй юу? Нэг хэдийг хийх тэр. Тэгээ нөгөө реалист зурнаас өөр шүү дээ. Тэгээд одоо жишээлбэл ингээ ботхон цагаан үйл гэхэд бол яг үйл нь ботхон цагаан үйл гэж байгаа нэг цагаан үйл ч юм уу юу ч юм тэгээд тэгэхээр энэ говьор дүүрэн хатны сүг зураг байгаа шүү дээ. Тийм ээ. Тий. Тэгээ энэ яг орчин зургийн уран зургийн хэллэгт л оруулж байгаа юм. Тэгээ тэр нь жоохон усуудын сонирхлыг татсан байх. Тэгээд нэг гадны хүнд өгөхдөр бид нэг орц зүйлтийн нэг школтой нэг сургууй гэдэг юм. Тэр нэг стил нэг бодитын фото шиг зурдаг тийм стил тийм ээ. Нэг бодит зураг. Тэгээд тийм зургийг бэлгэснээс нөгөө бид нэг 30-40 мянган жилийн өмнө юм байлаа гэж гайхуулахад хэрэгтэй байхгүй тий. Тий бид нар бол 30-40 жилийн өмнө мянган жилийн өмнө ингэж зурч байлаа гэдэг. Энэ бол яг үнэндээ бол тэгш суултын зураг гэсэн илүү нөгөө вагинуудын зураг байхгүй. Тий би бол яг нөгөө театрын зураач өвлүүлэхгүй. Тэр үуч нэг би тэр ассемент сайн ойлгоогүй. Тэгээд нэс нартайгаа ярьжсэн тэгээд нөгөө энэ нэг томцол бэлгэлэх юм олдохгүй болсон байлгүй. Бэлгэлэх юм сонгосон байлгүй. Тэгээд тэр гэр нь бол яг ханхай гэр бол жоохон эвгүй л харагдана л та. Чатрын нөгөө би тайсны зурагчлах тэр
Тэгээд нэг хөшиг мөшгч байхгүй. Тэгээд тэнд зураг тавьсан юмар Чингис Сүхбаатар хоёрыг тавилтав шүү дээ. Тэгэхээр нэг тэр зураг бол жоохон эртний Монголд ирж байгаа нөгөө гэр юм чинь тий. Тэгээд нэг тиймэрхүүгээр зохиомж хийгээд. Тэгээд тэр нь бол яг улсууд бол нэг тийм муу амттай биш байна л. Тэр одоо 54 улсын тэргүүнд бол миний зураг байгаа гэж хэлэхэд бол сайхан заасан модгол байхгүй. Тэр нэг зурагчдын дунд нэг сүлтний уралдаан зарласан. Тэнд би нэг 8 вариант гэдэг юм да. Вариант тийм ийм байж болох гэсэн нэг тийм төслөрхөө одоо ерөн төрийн сүлтэнд юу байж болох вэ гэдэг. Энд чи хоёр социалист нэг утга задраад 90 онд ч нэгэд бид нар ч арчилгаа явуулж байгаа болох тэр. Тэгээд энд хийсэн ажлууд дотор нөгөө нэг нус точооч юу ер нь бүх монголчууд бүгд тэр л мэднэ шүү дээ. Цагаан шонхор шүү. Нэх далавчтай мөр цагаан шонхор хоёрын шонхор нь илүү бодтой байх л да. Тэр нэг одоо цагаан юм тэгээ хоёр дахь нь хар хэрэг биш шүү дээ. Тэгээ манай тэр үед бол нэг 400 гаруй нэгдлийн дарга нар бол дандаа мал ферм дарга нар шүү дээ. Тэд чинь дахиагч баг өргөжүүлэг баг. Тэгэхээр тийм шуу бол нэг тийм ойлголттой байгааг байх гэж бодож юм. Тэгээд эсрэг хүчтэй тулсан л та. Тэгээд тэр нэг 7-8 вариант хийсэн. Тэгээд тэрэн дундаас нэг тайлбарыг хэлэх гэхдээ намайг хэлүүлээгөө зодж ирсэн шүү дээ. Тайзан дээр сүрэн жөөрч. Тэ. Зүгээр яг нэг гажтай үг л хэлж л дээ. Чи шүлгээ бич бидний зураг зурх гэсэн тийм. Би дүүгэн чинь байж байна гэсэн. Дүнгүүд яаш их даварцсан гэж. Өнгөрж явахгүй. Залуугаад. Тэгээд ер нь намайг үг хэлүүлэхгүй. Зүгээр наад баг хурлын төр дээр удаа үг хэлж 600 проект ирээд Цултамгой өвтөрийн проект шүүгдэж үлдсэн. Цултамгой нөгөө сүлтний зураг хийхгүй. Одоо нэг юм вариант байна гэдэг. Манай дарга байсан чинь. Тэгээ нөгөө баг хурлаар ороод Цултамгой унаад би ганцаараа их хурл руу нөгөө сүлдээ дэвэрч орох болж байгаа. Тэгээд тэмт тийм асуудал. Монголчууд тэнгэрийг бол хөрөнхий дүрсээр илэрхийлдэг байсан. Газрыг квадрат дүрсэнд илэрхийлдэг байсан. Энэний улбаа бол одоо энэ бүгж хормын бүгж тэмээ хаан сүх хатан сүх гэдэг ингээ байж яадаг. Өнгөний хувьд хэлбэрийн хувьд бол бид гэж авлаа. Сүлд бол тэнгэр бөөнхий учраас тэнгэр эцэг гэдэг юм уу. Энэ далбаа бол газар тундж явах учраас энэ дөрвөлжин дүрсийг бол энэ голд нь ойлгохоор ингэж авч байгаа. Өнгөний хувьд бол ерөөсөө би тэр монголчуудын нөгөө хөх монгол гэж эртнээсээ яриад дадсан тэр өнгөөр л хөх байвал яасан бэ гэж ингэж бодож байгаа. Тэр учраас тугч хөх, сүлдч хөх фон дээр өгж байгаа бүр энэ тамганы дарцч хүртэл ингээд бүх юм дээр ингээд юм гурван хөхийн юм үйл явж байгаа юм л да. Тэгээд ерөөсөө манай гэр бол ерөнхийдөө бөөрөнхий ч гэдэг юм уу, орчлон бөөрөнхий гэдэг юм уу, монголчуудад бол бөөрөнхий гэдэг бол тэр дээшээгээ эмэслэхүүний хэмжээнд хэлбэрээд. Дээр байгаа энэ 9 од энэ цагаан 9 од бол монголчуудын 9 бэлэгдэл бол маш олон 9 бэлэгдлүүд байдаг. Зүгээр эндээс бол төгөр 9-с ч олныг бол хэлж мараа од тоолно хэлж байна. Тэгээ нэг бөө юм бочгнам болоод тэгээд явцсан тэгээд тэр үеийн дараагаар Осготой улсууд явах. Шуу морьтой нийлүүлээд далбчтай мөр хийгээл өнөөдөр тэгэл батлал явж байна. 92 он байна нэг наадмын нэг константлагдад найруулагч зураачд очсон шүү дээ. Тэгэхэд 91 онд 92 онд юм байна.
92 онд ч байна. Тэгээд нэг жамдаггүй бэлгэж жаргал бид нар бөчөн гэж балет хийсэн. Тэгээд тэрэн дээр хийсэн нөгөө тогнуудыг очиод наадмын талбай дээр нэг эрен тогийг нь орлуулад ингээд тавиад одоо шинэлгэл болгож байгаа юм л да эртний 90 онд нэг тийм байсан тий. Тэгсэн чинь нөгөө бөхчүүд нь бүгдээрээ ингээд нөгөө мургасаар хийсэн мэг ингээд нөгөө мөргөөд яхаа тийм үзээгөө. Тэгээ одоо тэрнээс нь болоод хойдон жил нөгөө энийг бодтер нь хийгээд тэгээ хийсэн. Гэхдээ нөгөө наадмын үед 45 хоногийн хугацаанд бол бид нар их юм хийж амжихгүй л дээ. Одоо дархны ажил энэ нь бол. Тэгээ одоо туг байхгүй шүү дээ. Тугийг нь хийж амжаагүй. Тэрэн дээр чинь нөгөө гурвалжин дээр чинь нөгөө шонхор шуурч юм байна. Одоо нөгөө эртний нөгөө гурвалжин мөнгө тэнгэрийн ойлголт чинь дэнд байгаа шүү дээ. Тэрийг одоо хүртэл хийгээгүй. Тэгээ тугийн тэрэг байх хэвээр тэр үед нь бид нар аргалсан байхгүй. Циркийн нэг хэдэн морь байгаа шүү дээ. Тэрэн дээр тавьчих ямар хүн бариад явуул гэсэн. Тэгээд нэг циркийн хэдэн морийг ацраад нэг авцар голж ирлээ ялаа. Тэгээд энэ одоо энэ тугийн юу болж байгаа. Уг нь бол тэр чинь туг гэдэг чинь бол тугийн тэрэг гэдэг бол байх шүү дээ. Монголчуудаа хэлэхэд бол зан авцар бол манай зураачтай хувьд бол ёстой бурхан богдтаа. Тэ одоо тэрний гүцэх тийм нэр алдарч биднэрт байхгүй. Тэгээд тэр хүний үлдээсэн соёмбыг нь гэдэг бол их том ойлголт. Соёмбонд бол нэг абстракт гэдэг шиг өстой бүх юмыг ингээд утгажуулаад ингээд дүрсийг утгажуулаад хийгээд одоо сууж байгаа буддаач юм шиг одоо хоёр долбочтой шууч юм шиг одоо тийм ээ. Одоо энэ бол тарихтай адилгаатай одоо энэ дээр гидсэндээ одоотой ч юм шиг тийм ээ. Одоо ийм юм тэр байгаа шүү дээ. Тэгээд зан авцар бол агуу зураачсаа гадна агуу нэр хүндтэй Монголын том удирдагч шүү дээ. Тэрнээсээ гадна өөрөө уран хүн. Одоо Цэдэмэл дарга зурдаг. Тэгээд энэ ажил бол хамаагүй тийм хийсэн бүтээл нь одоо хүртэл одоо Монголын нэг амир шүү дээ. Тэгээ утга санааны хувьд ч гэсэн тэр гүн ухааныхаа хувьд ч гэсэн тэр товарыг австрах зураг шүү дээ. Тэгээд энийг одоо төрийн сүлдүүлгээ тавихад бол тэр чинь их том өвгцөлийн ерөөл байна шүү дээ. Нөгөө ингээд мөргөөд ирсэн. Бидний одоо зургийг бол энэ тоохгүй. Тийм биз дээ. Тэгээд яг би өөрөө зан авцараар диплом хамгаалсан. Тэгээ энийг хөшөө болгомоор санагдаад тэгээд нөгөө зан авцарыг харах тусмал нэг тэр чинь өөрийгөө хийцэн хүн шүү дээ. Нөгөө загварнуудаа байгаа шүү дээ. Одоо бүтээл нь. Тэгээ энийг тэгээ соёбоо хийсэн. Тэгээ энийг нь хооронд нь одоо найруулга хийгээд тэгээд нэг босоо соёмбыг эрхмэлж тэгээд соёмбын ер нь нэг хураангуутх нь бол Монгол улс гэсэн үг л гэж хэлдэг юм билээ. Одраг бант надад бол тайлбарлаж байгаа. Ер нь одоо өөрөө их Монгол улс гэсэн үг байл гэдэг. Тиймэрхүү юм. Тэгээд нэг зан авцрын хөшөөг хийгээд 80-ад оны дундуур ийм проектуудыг явуулсан. Одоо олон жил болж үзсэн юм шүү дээ. Тэгээд энэ нэг барилгын талбай дээр зан авцрын музей байгаа. Тэрэн дээр их одоо нэг харандаа үзэг хийсэн мэлээ. Тэрний суурь бол их уг нь баримлын их гоё айтган суурь л да. Тэрэн дээр нь зан авцрын хөшөө хийх нэг үндэслэл байгаа. Одоо энэ хотын даргаанд бол сонсч л байгаа. Зан авцар бол Улаанбаатар хотын үндэслэгч үүтэй өөргөө. Тийм учраас нөгөө одоо хот үндэслэгч гэдэг талаас ч бай, шашин талаас ч бай, урлал талаас ч бай энэ хүний урд гişх хүн одоо Чингисхан л гişх гэдэг юм бол өөр юм байхгүй шүү дээ. Тэгээ нэг ямарваа нэг юм тэгэхээр соём үсэг гэж бүр тодорхой тэр номын их том үсэг хийсэн. Одоо соёмтой байгаа нь энд стадионы хань байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр яг одоо бол нэг ялкны модчиг нэг дээр нэг бадч байхгүй зүгээр нэг юм нэг нар сар гурвыг тавьчаад тэгээд ингээд энэ 40 жилийн агаар болсон. Тэгээ шинээр хийснээс яг
өндөр богд юм байна. Би зүгээр уран бүтээлчнүүд бол их өндөрт өргөж байгаа утгаараа бол тэрний дээр харин соён бирсэн зам азар зүгээр юм шүү гэж бодогдоод нэг тийм загвар хийж байгаа. Наяд оноос эхлээд бас нэг модернизм гэж нэг том модернистуудын ном сэтгүүл тэгээд 9 шидийн үцээр байгаа. Тэгээд оргийн чарч үзлээ. Тэгээд нэг Черный квадрат гэж ярьдаг тэр интриг нь бүгдийг нь оргийн очирсан. Тэгвэл энэ чиглэлээр бас ажиллаж болох юм байна гэдэг. Тэгээд нэг одоо 40 гаруй жил нэг үзлээ их гэвэл болсоор байгаа. Одоо тэгтээ энэ хугацааг болж байна л дөө. Бид нарын нас ч ус яваад байна шүү дээ. Тэгээд нэг энийг гаргая гэж бодож байгаа юм. Нэг үзлэнг. Тэгээд Монголд байх уу гадаг шиг байх уу гэдэг. Өөрөө ойлголт. Зураг бол дандаа одоо нэг одоо монголчуудын хэлээр нэг дөрвөлчин дээр ихэн одоо бараг 190% тэрэн дээр зурагд шүү дээ. Одоо өндөр нарийн утгаар л дөрвөлчин дээр. Тэгэхээр тойрог дээр ч ус зурчлаад гурвалжин дээр ч ус зурсан юм зөндөө их тимч их байхгүй. Тойрог нь зүгээр тааз мацсан дээр хийвэл прескинтер хийсэл байдаг л та. Тэгэхээр зөвхөн гурвалжингаар бид бас үзэсгэлэн хийдэг бол бас нэлээ ухаж унших юм их болно. Тэгээд бас нэг цагийг хүлээж байна. Энэ ямарваа нэг юм хийхэд нэг учир шалтгаан байх хэрэгтэй шүү дээ. Жишээлбэл монголчууд бүгдээрээ нэг шүлэг хүчээдээс нь юу юм зүгээр ам зохиол гэдэг нэг аюултай юм шүү дээ. Их том ойлголт. Энэ бол нөгөө ертөнцийн гурвын ойлголт гэдэг бол тоон гарах айцгүй их олон тийм зохиолууд байна шүү дээ. Одоо жишээлбэл тэнгэрт вагон дутуу, газарт бүс дутуу, далай таг дутуу гэдэг хошинж байгаа юм шиг нэг л тийм нэг тийм ертөнц жоохон дутуу байна гэсэн утгыг илтгэж байгаа ч юм уу. Тэгээ энэ чилэнгээр их олон бий. Тэгээ би бас хөгсөлтөд сүүлийн үед бол ярьж байгаа. Тэгээ энэ одоо тангатын гарсангуй гэхэд бол яг гурвалжингаар бол ном гаргасан шүү дээ. Тэгээ одоо шүлгийг бол 4 мөртөөр үчдэг, 3 мөртөөр үчээд бас л нэг хэлбэр байна л та. Тэгээ нөгөө тулгын 3 чулууч гэдэг юм уу, уул аваа гэдэг юм уу, гурвалжинд бол монголчууд маш их ачаал хөдлөх хэрэгтэй байна гэдгийг энэ 40 жилийн хугацаанд ойлголоо. Тэгээд энийг нэгтгэхэд тийм үзэсгэлэн хийх санаатай байна. Хүний имийг давтахгүй гэж л их оролдсон шүү дээ. Одоо муугар хэлбэл хуулахгүй гэдэг юм уу. Тэгээд нэг шинэ юм гаргаж ижиж юм харагдана л та. За тэр байж шүү дээ түнэр. Тэр өлгөтэй байгаа бол тэг хараа. Өөр очиж байгаа яадаг ч юм. Хуур үгүй ятг ингээл тэгээд зүгээр энэ өлгөтэй байна гэхгүй. Бойлын бошаа. Тагцлаа. Энэ нүрийг тэр нөгөө тэр зураг шүү дээ. Тэгээ энийг ингээд аваад нөгөө их хөлгөнөөс шарж байгаа нөгөө төрийн шахал авсан гэх юм бол тэгээд нэг ийм халааныг орчно үү. Энэ бас бадрага танд хууран дээр үл зөвлөгөө өгсөн гэж байна. Тий. Энэ миний дипломны ажил юм байна. Энэ нөгөө ажлын дараагийн чинь анхны эсгэлсэн тэр байна. Тэрний зөвлөл. Одонгоо таны багш. Тий, миний багш биш. Тэгээд байлгүй байх. Энэ нөгөө өгөнч. Ардтай бол бүр их гоё. Надад их дуцгаж өгсөн тийм үгүй. Тэр өндөр бүгдийг ярих дээр биш юм. Хэлбэл хараа тэрийг аваарай тий. Тэрийг аваад тэгээ хараа энд нэг ийм юмнууд бий хараа. Сэтгүүлээ хараа. Наяд Монголын сэтгүүлүүд төр ингээл яваад байна. Систем цагаан болохтой талын ширгуулчны хоол болно гэдэг.